Ерөнхийлөгч цагаалт хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол ноос хязгаарлалтын хувьцаат компанид ажиллалаа. Компани 1995 оноос ноос ноолуур боловсруулах үйлдвэр эхлэж байна. Одоо хүртэлх хугацаанд жилд 5,000 тонноос ноолуур угаах, 150-аас 200 тонн самнах, 150-аас 300 тонн эрмэл утас, 30-аас 50,000 ширхэг оюмл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтанд оруулсан. Эрс уцаараа нэхмэл давуу шүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр түүхийд тоногдох хөрөмж худалдан авч хүчин чадлаа нэмэн энэ хэрээр ажлын байр бий болгосон байна. Өнгөрсөн онд л ихэд Эрх оёдлын үйлдвэртэй 10-аас 14 нэр төрлийн тоногдох хөрөмж суурилуулсан тухай компаниг гүйцэтгэх захирал танилцууллаа. За манай компани нэг онцлог бол Монгол хоньны ноосноос анх удаа ноолуур ялгасан. Хоньны ноосыг Яманы ноолууртай бусад хиймэл ширхэгтэй анх удаа хольж Япон, Италийн техник технологитой нарийн утасны эрмэл утасны үйлдвэрийг бас манайх анх ажиллуулсан. Тэгэхээр манай компани бол цагаан алтаас 11.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Техник тоногдох хөрөмжөдөө нэгэн өөрчлөлт, шинэ тоногдох хөрөмжүүд авсан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, ажилчдыг одоо нэмэгдүүлсэн. Ийм байдлаар өнөөдөр одоо ажиллаж байна. За ингээд энэ ажиллаж байгаа үндсэн шалтгаан манай үйлдвэр бол жилд 100-аас 200 тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Eerсэн утас маань сүлжимлийн нэхэмлийн зориулалтад утасууд гардаг. Энэ утасыг худалдаж авч одоо Монголын бусад нэхмэл сүлжимлийн үйлдвэрүүд кластераар ажиллах ийм боломжтой. Ийм онцлогийг одоо онцолж ерөнхийлөгч бол дахин ирж байгаа энэ онцлог нь эндээ байгаа. Тэгээд манай компанийн хувьд Монгол хоньны ноос хэвс эсхий хийдэг байсан бол өнөөдөр Монгол хоньны ноос бүх төрлийн өргөн хэрэглээний хувцас болсон. Энийг бол одоо эрдэм шинжилгээний байгууллага бусад эрдэмтэн судлаачтай хамтарч манай компани бол одоо анх удаа хийсэн ийм онцлогтой үйлдвэрээ. Ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт хөтөлбөр ноос ноолуур арьс шир хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил, малчдын ахуй амьдрал дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа компани удирдлага болон салбарын мэргэжлийн холбооны төлөөлөл хийж байлаа. Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх аж ахуй нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер технологийн мэргэжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэргэжилтийн ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос ноолуур арьс шир боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуй нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Жилийн хугацаанд бол 500 тэрбум орчим төгрөгийн зээлийг 100 гаруй аж ахуй нэгжүүдэд олгосон байна. Эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан хөрөнгө оруулалтын зээл авч тоногдох хөрөмжөө сайжруулад ингээд одоо Монгол улсын хэмжээнд угаах одоо хүчин чадал 100% суурилагдсан байсан бол 2025 онд одоо самнах хүчин чадал 100% суурилагдсан энэ амжилтыг гаргасан байна. За мөн цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд техникийн зохицуулалт хийгдэж зөвхөн Монгол улсаас самсан олгох экспортлох ийм одоо техникийн зохицуулалт хийх засгийн газар юм шийдвэр гаргасан. Тэгээд энэ хүрээнд Монгол улс 2025 онд нийтдээ 335 сая долларын одоо экспортын орлогыг одоо хийгээд байна. Энэ бол өнгөрсөн жилдээ харьцуулахад нийт одоо нэг мөнгөн дүнгээр болон бит хэмжээгээр 5 дахин өссөн ийм амжилтуудыг бас гаргаад байна. Цагаалт үндэсний хөдөлгөөн энэ бол улсын хурлын 63 дугаар тогтоолоор батлагдсан. Тэгээ 63 дугаар тогтоолд бол энэ хүний нөөцийн чадварыг сайжруулах ийм одоо үндсэн заалт орсон байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд одоо холбоодууд болон үйлдвэрүүд за сургуулиуд нэгдсэн байдлаар одоо мэргэжлийг таниулах ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар бас цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Ноолуур үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 20,000 тонн болсон. Самсан ноолуурын экспорт 330 сая Америк доллар төрж 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн. Тэгвэл ноосон утасны эрх хялгаас ялгах хүчин чадал 300-аас 500 тонн, сүлжиг нэхих гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м2, сүлжиг хүчин чадал 3,000 м2-аар нэмэгдэжээ. Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан олгоно.